Та бүхэн олон үеийн газраар зорчихгүй байх, битүү орчинд айлтгуулах байхгүй байх, ойроос харьцахгүй байх, мөн гараа тогтмол угаах, амны хаалтыг тогтмол зүүх, мөн хүн хоорондын зай барих замаар COVID-19 салбараас урьдчилан сэргийлээрэй. Тэгэхээр өнөөдрийн хичээл бол уурхайн авто тээврийн ашиглалтын үзүүлэлтүүдийн талаар тайлбарлах болно. Тэгэхээр уурхайн тээврийг бол хэд хэдэн үзүүлэлтүүдээр ашиглалтын байдлыг үнэлж болдог. Эдгээр нь бол ихэнх нь бол найдвартай ажиллагааны үзүүлэлтүүд болж ирдэг юм аа. За нэгдүгээр үзүүлэлт бол автотехникийн бэлэн байдлын коэффициент юм. Автотехникийн бэлэн байдлын коэффициент гэдэг маань тухайн одоо автосмолын буюу машины паркийн дурын нөхцөлд, дурын хугацаанд бол бэлэн байх үеийг бол тодорхойлдог. Тэгэхээр 2.96 дугаар томьёон дээр бол техникийн хувьд эвдрэлгүй автосмолын тоог тухайн нөхцөл, тухайн одоо хугацааны туршуудаа эвдрэлгүй байсан автосмолын тоог уурхайд байгаа нийт автосмолын тоонд харьцуулж гаргаж ирсэн байна. За энэ одоо бэлэн байдлын коэффициент маань бол засварын ажлын зохион байгуулалт, хөдлөх бүрэлдэхүүний одоо хангалтын байдал, засварын сэлбэг хэрэгслийн хангамж, мөн одоо техник хэрэгсэл ажиллах хүчээр хэрхэн хангагдсан бэ гэдгээс хамаарч байдаг. За ойролцоогоор бол 0.7-оос 0.9-ийн хооронд байх нь бол түгээмэл байдаг. Тэгэхээр мэдээж одоо 0.9 буюу одоо 90% бол бэлэн байдлын коэффициентийг бол хангаж ажиллаж чадсан гэсэн үг байна. За тэгвэл уурхайн автожихуйн ашиглалтын коэффициентийг бол 2.97 дугаар томьёогоор тодорхойлж байгаа юм. Тэгэхээр 2.97 дугаар томьёонд тодорхойлсноор бол тухайн автомашинуудын ажилласан өдрийн тоог нийт одоо машины ажиллах ёстой байсан өдрийн тоонд харьцуулж байгаа юм. Тэгэхээр энэ нь бол одоо тухайн машиныг яг одоо хэдэн өдөр нь яг үндсэн ажиллаа хийсэн бэ гэдгийг тодорхойлох нэг гол үзүүлэлт болох юм аа. За автожихуйн ашиглалтын коэффициент нь автосмолын техникийн байдал, автозамын бүтээц, бүрэн бүтэн байдал, цаг агаарын болон байгаль цаг уурын нөхцлөөс бол хамаарч байдаг. Мөн одоо экскаваторын ажиллагаанаас бас хамаарч бол яг автосмолын бол автомашины ашиглалтын коэффициент бол тодорхойлогддог. Тэгэхээр бэлэн байдлын коэффициент бол дурын агшин тухайн автомашин өөрийнхөө үндсэн үүргийг гүйцэтгэхэд бэлэн байсан үеийг илэрхийлдэг бол ашиглалтын коэффициент бол яг одоо үндсэн ажилласан цагтаа үндсэн одоо гүйцэтгэх ёстой үндсэн үйлдэлүүдээ одоо ямар хугацаанд нь гүйцэтгсэн бэ гэдгийг илэрхийлдэг үзүүлэлт юм аа. Тэр энэ хоёр үзүүлэлт бол хоорондоо арай өөр үзүүлэлтүүд байна. За мөн гүйлтийн ашиглалтын коэффициент гэсэн үзүүлэлтүүдийг бас гаргаж ирж болно. Тэгэхээр гүйлт нь бол нийт ачаатай явсан замыг одоо ачаатай болон хоосон чиглэлдэх явсан тээвэрлэлтийн зайд хувааж гаргаж ирдэг. За ерөнхийдөө бол энэ гүйлтийн ашиглалтын коэффициент 0.5 байдаг бөгөөд тээвэрлэлтийн ажлын бодис нөхцлөөс хамаарал бол уг тоо бол хэлбэлцэж болдгоо. Гэхдээ мэдээж энэ үзүүлэлт бол 0.5-аас төдийлөн одоо их хэмжээгээр хэлбэлцэж гарддаг. За дараагийн үзүүлэлт бол даацралтын коэффициент байгаа. Даацралтын коэффициентыг бол би даалтын тооцоон дээр хийсэн байгаа. Тэгэхээр автосмолын бол бодит даацыг автосмолын техникийн даацс харьцуулж гаргаж ирж байгаа юм. Тэгэхээр техникийн дац бол тухайн хоршиж ажиллаж байгаа экскаваторын шанагны багтаамж, мөн чулуулгын физик механик шин чанар, утгалтын тоо зэргээс бол хамаардаг. За ээлжийн цаг ашиглалтын коэффициент гэсэн үзүүлэлтийг бас ашиглалтын үзүүлэлтэнд оруулж ирдэг. Тэгэхээр тухайн ээлжинд одоо 8 цаг 12 цаг үргэлжилж байгаа ээлжинд одоо яг үндсэн ажиллаа хэрхэн хийж байгаа юм бэ? Зөвхөн тээвэрлэлтийн ажиллагааг одоо ээлжийн хугацаанд хэрхэн ажиллаж ашигтайгаар одоо өнгөрүүлж байгаа вэ гэдгийг бол уг үзүүлэлт бол илэрхийлдэг. Энэ бол тухайн одоо уурхай болон аж ахуйн нэгжийн зохион байгуулалт хөдөлмөр зохион байгуулалтаас бол нэлээд ихээр хамаардаг. Энэ техник ээлжийн цаг ашиглалтын коэффициент бол 0.7-оос 0.85-ийн хооронд байх боломжтой байдаг гэсэн үг. За бусад одоо цагууд дээр нь бол ээлж хүлээлцэх техникийн үзлэг хийх одоо өдийн цайндаа жолооч нар орох гэх мэтчлэн одоо ажил одоо хугацаанд бол алдагдал бол гардаг байна.
Мөн ашиглалтын үеийн найдварт ажиллагааны үзүүлэлтүүдийг техник ашиглалтын коэффициент, бэлэн байдлын коэффициент, саадлах хоорондын ажиллагаа, саадлын урсгалын параметр, сэргээн босгох дундаж хугацаа, төлөвлөгөөт бус засварын үргэлжлэх нэгж хугацаа гэх мэтчлэн үзүүлэлтүүдээр бол илэрхийлж болдог. Техник ашиглалтын коэффициент манд бол тухайн авто сонсмол буюу тухайн машиныг аль ч машин дээр уг үзүүлэлтүүдийг гаргаж болдог бөгөөд за одоо л би тэгээ тээврийн хичээл дээр үзэж байгаа учраас авто сонсмол гэж одоо төлөөлүүлэн хэлж байгаа шүү. За техник ашиглалтын коэффициент нь бол авто сонсмолын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус үйл зогсолт болон нийт ажилласан цаг, ажилласан одоо хугацаанд бол хамаардаг. За тэгэхээр энэ бол техник ашиглалт маань өмнө нь бид нэр одоо үзсэнчлэн одоо техникийн автожихуйн одоо техник ашиглалтын коэффициенттай ижилхэн байна гэсэн үг байна. За бэлэн бодлон коэффициент гэдэг маань бүрэн багш нь хэлсэн дуурайн агш нь тухайн машины одоо үндсэн үүргээ гүйцэтгэхэд бэлэн байсан одоо нөхцлөөр бол илэрхийлэгддэг. За тэгэхээр бол үүн дээр бол 2.102 дугаар томьёоноос ялгаатай нь бол төлөвлөгөөт сүлж зогсолт нь бол хуваараас хасагдсан байгаа юм аа. За бэлэн байдлын коэффициент техник ашиглалтын коэффициентийг хооронд нь харьцуулах юм бол техник ашиглалтын коэффициент бол бэлэн байдлын коэффициентаас бага байх нь харагдчихэв. За саадлах хоорондын ажиллагаа гэдэг маань дараалсан хоёр саадлын хоорондох авто сонсмолын гүйцэтгсэн ажлын хэмжээ юм эсвэл хугацаагаар илэрхийлэгдэж болдог. Тэгэхээр судалгааны явцад бол тухайн авто сонсмол маань хэдэн ч удаа саатсан байж болно. Тэгэхээр энэ уг саадлын үргэлжлэх хугацаануудын нийлбэрийг одоо тэр саадлын тоонд харьцуулснараа саадлын одоо саадлал хоорондын дундаж ажиллагаа буюу саадлын хооронд гүйцэтгсэн ажлыг бол 2.104 дугаар томьёогоор олж болох юм аа. За саадлын урсгалын параметр гэдэг маань найдварт ажиллагааны үндсэн үзүүлэлтүүдийн нэг байдаг бөгөөд энэ маань бол магадлалаар илэрхийлэгддэг. Нийт одоо гарсан саадлыг эсрэгээр нь одоо нийт одоо саадлыг арилгахад зарцуулсан хугацаануудын нийлбэр байдаг. Тэгэхээр энэ саадлын урсгалын параметр нь одоо тухайн саадлал бол тухайн машинд гарах саадлыг бол илэрхийлж одоо магадлалыг илэрхийлдэг. Тэгэхээр нэлээд бага тоо гардаг бөгөөд энэ бага тоонууд нийлж одоо хэмжээний одоо бага тоонууд нийлж одоо бүхэл тоо гаргах одоо боломжийг бүрдүүлдэг гэсэн үг байна. За сэргээн босгох дундаж хугацаа нь тухайн нэг саадлыг арилгахад зарцуулсан дундаж хугацаа бол илэрхийлдэг. Тэгэхээр одоо түрүүн багш нь тайлбарласанчлан таны одоо судалгааны явцад авто сонсмол маань хэд хэдэн шалтгааны улмаас ихц сурт орсон, техник үйлчлэгэнд орсон гэх мэтчлэн одоо маш олон шалтгааны улмаас зогсох бөгөөд за эдгээр одоо сул зогсолтуудыг одоо нийлбэрийг одоо тухайн саадлын тоонд харьцуулахад бол тухайн нэг саадлыг бол дунджаар арилгаж байгаа хугацаа нь бол гарах юм аа. За төлөвлөгөөт бус засварын үргэлжлэх хугацаа нь авто сонсмолыг ажилласан нэг цагт ногдож байгаад төлөвлөгөөт бус засварын хугацаагаар илэрхийлэгддэг. Тэгэхээр нэг цагт одоо хэдийн хэмжээний төлөвлөгөөт бус саатал зогсох боломжтой вэ, гарах боломжтой вэ гэдгийг бол илэрхийлж байгаа ийм тоо байгаа. Энэ маань мөн ялгаагүй одоо нэлээд бутархай тоо гардаг бөгөөд бага тоонууд одоо бага тоонуудын нийлбэрээр нь бүхэл тоо гарах боломжтой болтгоо гэсэн үг байна. За тэгэхээр эдгээр үзүүлэлтүүдээр авто сонсмолын одоо ашиглалтын үеийн үзүүлэлтүүдийг тодорхойлж болдог байх нь тэгвэл энэ одоо судалгааны явцад болон судалгааны ажлын цар хүрээнээс хамааруулаад тооцогдох эсвэл үл тооцогдох гэсэн одоо байдалтайгаар хийгддэг. Тэгэхээр заавал одоо уг тооцоог бол хийх ёстой гэсэн ойлголт бол биш байх нь шүү. За дараагийн хичээл дээр авто сонсмолын бүтээл ба тоо хэрхэн тодорхойлдог вэ гэдэг талаар бол бүгдээр авч үзье.